төв зүгээр ингээд нөгөө нийгмийн төлөө юм хийн гэдэг хүмүүс их тийм хүлээж авдаггүй. Тэрийг заавал ингээд өөр өнцгөөс олж хардаг. Ингээд юм хийгээд ирэнгүүт чи нэр дэвшиж байгаа юм уу? Улс төрд орох гэж байна уу? Ингэж хараад идэг. Тэгээ би ямар ч улс төрд ордоггүй, орох сонирхолгүй, анхнаасаа сонирхож байгаагүй хүн болохоор энийг хүлээж авдаггүй. Нөгөө янзлсан, муудсан сайдсан юмудыг шинжилсэн. Тэгсэн дахиад юм хийгээд иглээ. Одоо энэ ингээд нийтийн эзэмшлийн тав байдлаар ингээд мод тариад ингээд хамгаалаад хашаа ирсэн. Тэнгүүд хашаа урьчлаа, эзэмшчлээ гэдэг ингээд маш их асуудлуудыг дээсэн сошиалоор ингээд бас харлуулад ингээд янз бүр юм болж байна. Тэгээд бас сэтгэл айгүй дундуур байгаа байхгүй юу? Таныг бас нутгийн хүмүүс гүдэг эмхтэйг авч ирсэн байлээ. Янз бүрээр яг нэг тэгэхээр өшөө шаардлагатай бол би өөр газрыг ч гэсэн ингээд улирчаа тогтуулж өгөх одоо надад бол сэтгэл байдаг. Хамгийн гол нь хүн юм хийхэд бол айгүй гоё сэтгэлийн урам дэмгэж байх хэрэгтэй. Тэгээ ер нь бол нөгөө нийт эзэмшлийн талбай гэж эсвэл бол одоо би төв суурин хөдөө орон нутаг гэл ингээд амьдарч байгаа гэдэг юм ялгаатай байх хэрэгтэй. Би заавал Улаанбаатарт очиод юм уу, айдас бол гадаад оронд очиод юм уу тийм амар гоё тогтчлттой, гэрэл гэрэлдүүлэхтэй, тийм гоё модтой ч юм уу тийм орчинтой тэнд очиод л үзэх ёстой биш. Манай Хинтээ аймгийн хүмүүс ч гэсэн ингээд тав тухтай орчинд үйлчлүүлэх тав тухтай орчинд одоо өөр хүүхдүүдэд тоглуулах эрхтэй гэж боддог. За сайн байцгаана уу. За Хинтээ аймагт бизнес эрхлэгч Цэргээгийн оюутан байна. За одоо Цэргээ гэдэг хүний 5 дахь охин буюу отгон охин бодол мэдлсэн байна. За тэгээд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. За яг Хинтээ аймгийнхаа төвд бол 2015 оноос эхлээд худалдаа үйлчлэгийн чиглэлээр бизнес эрхэлж байна. За тэгээд Дэлгэр хаан сумын нутаг дээр бол авраг тусан жүрж хэмээх одоо амралт цувилийн чиглэлээр үйл ажиллагаа 20 дахь жилдээ явж байна. За Дэлгэр хаан сумынхаа төв дээр бас худалдаа үйлчлэгийн чиглэлээр одоо сумын төв дээр зочид буудал хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр ингээ үйл ажиллагаа явуулж байгаа. Миний хувьд бол ерөөсөө яг хаан ажиллаж амьдарч байна. Яг тэр газараа ингэж тав тухтай байдал үүсгэж тийм амьдрах дуртай тэр гадаад орчин ажлын дотоод хэсэг за амьдарч байгаа гэр орон тэр болгоныгоо ингээд ийм халуун дулаан уур амьсгалтай тийм тав тухтай байх дуртай. Тэгээ энийг бол маш их ингэж нөгөө сэтгэл гаргаж хийдэг. Энэ бол маш их чухал гэж боддог. Өөртөө ч тэр бусад хүмүүс тэр үйлчлүүлж байгаа хүмүүс ч нэг гэсний одоо хүндэлж байна гэсэн. За манай амралт 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо үндсэндээ бол 20 дахь жилдээ амралтынхаа үйл ажиллагаа явуулж байгаа. За манай амралтын тухайд бол одоо яг амрагч нарын ая тухайг хангасан орчин болон тийм нөхцлүүдийг бол бүрдүүлсэн. Тэгээ ер нь бол цогцлбор хүнсний дэлгүүр одоо өргөн хэрэглээний барааныхан дэлгүүр тэгээд лаунж, ресторан за тэг хүүхд тоглох тоглоомын талбай за эмчилгээ сувилалаар одоо шавар эмчилгээ барай засал гээд ерөөсөө одоо нөгөө өөрсдөө амрах гад гэр бүлэрээ хүрээд ирэхэд л ерөөсөө бүх юм бүрдчихсэн ийм амралтын цогцбор газар байгаа. Манай одоо 2 хос нуур байдаг. Нэг нь эмчилгээний нуур, нэг нь одоо цэнгэг нуур байдаг. Манай амралтнаас ерөөсөө ингээд алхаал 200 м л орчим яваад нуур нь байгаа. Тэгээд тэр нуур маань болохоор маш их гоё. Дэлхийд сорын ганц нуур Аршаан гэж явдаг. Аршаан гэсэн тодтолтой. Нуур маань эмчилгээний нуур учраас ирж амарж байгаа хүмүүс маань бол нуурандаа ороод гоё элсэн дээр нь биеэ шараад ингээ явхад бол тэр маань эмчилгээ олцдог. Дээрээс нь шаардлагатай одоо нэг уй мөчний өвчтэй тэгээ дээрээс нь биен дээр нь одоо ингээд юм туурдаг те псориаз гэж ярьдаг шүү дээ. Тийм өвчтэй хүмүүс нь болохоор шавар эмчилгээ яг тэ эмчийнхээ заалтаар тэр эмчилгээг хийгддэг гэсэн үг. Ер нь болохоор нөгөө хүмүүс тэгдэж шүү дээ. Амралтын газар гэхээр танах явгаараа онцлоггүй танад ямар байгалийн цогцлбор газар байдаг вэ? Юу үзэж харах вэ гэдэг байхгүй юу? Тэгэхээр манайд бол одоо яг нөгөө хосгүй ховор нь 2 нуур байдаг эмчилгээний. Дээрээс нь ходоодны аршаан байдаг. Модтой газар нь болохоор арай хоол нэг 20-30 км-ийн нөгөө хоол ууданд байдаг байхгүй юу? Тэгэхээр мод гэдэг маань болохоор ингээд хүний бас бие эрүүл ах уу тэгээд нөгөө цэнгэг агаар энэ төр гэдэг утгаараа бол мод ч маш их гоё одоо юугаарч орлуулж гээд тэгээд энийг заавал байглаасаа гэхэд илүүтэй би одоо нөгөө өөрөө тарьж ургуулж тэгээ амралтын газар ирсэн хүмүүс одоо ийм ой модонд явж байгаа юм шиг болгоно гэж би өөрөө боддог. Ерөнхийдөө одоо нэг 700-аад мод бол тарьсан байж байгаа. Энийг бол одоо жил болгоноор ингээд нэмэгдүүлээд явах сонирхолтой байгаа. Тэгээд
жилийн 4 удирдлын гоё мөнх ногоо мод гэдэг бол тий маш гоё шүү дээ. Тэгээ тийм ч утгаараа ер нь өвлийн амралтч бас болох магадлалтай. Тэгээ тийм учраас моджуулах юм хийж байгаа. За манай амралтын тухайд энэ жил бол бас эрт гоё дулаарж бас гоё ногоорж байгаа учраас 6 сарын ихээр бол амрагч нараа аав. 6 сарын 5-наас эхлээд амрагч нараа аавь гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Таныг бас нутгийн хүмүүс гүйдэг эмэгтэйгээ авчихсан байдیں۔ Ян зөврээр яг нөгөө гүйдэг эмэгтэйгээ авчихсан. Одоо биш бол ингээд нөгөө нэг ерөнхийдөө юм хурдтай байхгүй юу тий ер нь аливаа ямиг би ингээд нөгөө айлхаар хурдтай амжилт гүйцэлдүүлэх сонирхолтой. Тэгэхээр нэг тааралцсан бол чи хизээ амардаггүй тий амардаггүй юм уу та ингээд дандаа өдөр болгон ингээд ажиллаж байгаа харагдах юм гэдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг тэр утгаараа ч юм уу ингээд мөнхийн хөдөлгөөнтэй ажиллаад тэгээд ер нь тэрийг харж л тийш нэрлсэн баг та. Би нөгөө нэг багасаа нөгөө биеэд дагаад бизнес эрхлээд явцсан. Ер нь 10 дугаар ангиа төгсөөд л төгсөн жилээс ахуулаад нөгөө яг юм 8 бизнес эрхлээ явцсан болохоор харьцангуй биеэ даасан аливаа нэг зүйлээс ингээд нөгөө хараад бус хиймэр санагдсан зүйлээ ингээд хийдэг. Энэнд бол нөгөө за тэдэнд үүрэг ороод ингэчлээ гэдэг юмыг бол тавьдаггүй. Тэг яг энэ бас нэг нийгмийн хариуцлага гэдэг юм бас байдаг. Ягаад гэвэл би нэгэнд одоо бизнес эрхэлж байгаа бол тодорхой хэмжээний те мөнгө төгрөгийг одоо олж байгаа бол тэрнийхээ зөх хувийг нь бол нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгцээтэй одоо шаардлагатай хүнтэй туслах ч юм уу те ажилтаа туслах юм уу орчноо нөхцлөө сайжруулах юм уу заавал энд одоо жил болгон юм шинжилтүүдийг хийж явж яадаг. Тэг энийг болохоор бол одоо бизнесийн үйлчлэгээний салбарууд бол энийг зайлшгүй хийх ёстой гэж боддог. Тэгээд хамгийн гол нь миний нэг зөөр анзаарсан юм зөв зүгээр ингээд нөгөө нийгмийн төлөө юм хийн гэдэг хүмүүс их тийм хүлээж авдаггүй. Тэрийг заавал ингээд өөр өнцгөөс олж хардаг юм байна гэдгийг би түрүүчийн 4 жил одоо энэ 4 жил хоёрт их маш их анзаарж байгаа байхгүй юу. Ингээд юм хийгээд ирэнгүүт чи нэр дэвшиж байгаа юм уу? Уус төрд орох гэж байна уу? Ингэж хараад идэг. Тэгээ би ямар ч улс төрд ордоггүй, орох сонирхолгүй анхнаасаа сонирхож байгаагүй хүн болохоор энийг хүлээж авдаггүй. Би ингэж хийж гинэ гэдэг нь ойлгодоггүй. Зарим нэг нь одоо мэддэг болчлоо. Зарим нэг хүмүүс бас ойлгочихгүй. Тэгээ нийгмийн сайн санаа төлөө хүний хариуцлага одоо гэдэг юмыг бол одоо мэдрүүлэх гээл одоо явж байна да. 15 оноос хойш би одоо энэ Хинтээ аймаг дээр яг үйлчлэгээ явуулж байгаа байхгүй юу? Тэгээ 4 жилийн дараагаас нь буюу 19 оноос ингээд тодорхой хэмжээний нөгөө гадна тогтчлтуудыг тэгээд хийж эхэлсэн. Тэгвэл энэ одоо хийхтэй болохоор тодорхой хэмжээний чинь нийтийн эзэмшлийн талбай учраас би бол дураараа юм хийж болохгүй. Тийм учраас одоо албаны хүмүүсээс ингээд зөвшөөрөл авж байгаа. За болох уу? Би юм хийх гэсэн юм тий. Гээд уулзаа зөх зөвшөөрлийг дагуу бичиг баримтаа аваад танилцуулагдаад нөгөө ерөнхий архитектороос нөгөө ийм хот төлөвлөлтийн юм бичиг даалгавар гаргаж өгдөг юм байл л дээ. Тэгээд тэрнийхэн дагуу одоо ингээд 4 жилийн хугацаанд 5 жилийн хугацаанд гүйцэтгээд явж байгаа. Тэгээ энэ жилийн тухайд би нөгөө одоо аливаа юм чинь өнгөн гунд нь засвар одоо зайлшгүй юм хийгээд орхих биш модыг тариад усалтагтай адилхан одоо би ингээд нэг бүтээн байгуулалтыг хийлээ ихэд зайлшгүй тордож явах хэвээр жил болгон өнгөн гунд нь тэр чинь эсвэл одоо ингээд салаад унд чинь тэр болгоныг ингээд өдөр болгон шин юм шиг ингээд тордож яхахын тулд тордлого хэрэгтэй. Энэ жилийн тухайд би дахиад нөгөө янзалсан, муудсан сайдсан юмуудыг шинжилсэн. Тэгсэн дахиад юм хийгээд иглээ. Одоо энэ ингээд нийтийн эзэмшлийн талбайдаар ингээд мод тариад ингээд хамгаалаад хашаа барьсан. Тэнгүүд хашаа барьчлаа, эзэмшчлээ гэдэг ингээд маш их асуудлуудыг дээсээ сошиалаар ингээд бас харлуулад ингээд янз бүр юм болж байна. Тэгээд бас сэтгэл айгүй дундуур байгаа байхгүй юу. Тэгээд энэ манай орчин болоод бас ингээд юм яг одоо автозамтайгаа яг энэгээр авцсан ингээд тойроод авцсан байдаг. Тэгээд ийм хамгаалтын хашаа гэж байдаггүй. Тэг ингээд хүүхдүүд чинь бол учир мэдэхгүй хүүхдүүд бол яг зам руу гүйн. Тэгээ юунд орж орчих магадaltaй учраас бас аюулгүй байдал талаасаа би хүүхдийн тоглоомын талбайг хашаатай хийж өгсөн. Ядахтаа нөгөө нэг тэр дотроо ингээд тоглож байхад ээж аавд хараа суужхад арай аюулгүй гэдэг үүднээсээ тоглоомын талбай хийж өгсөн. Тэгээд сүүдэр саналууд хийж өгсөн. Тэгээ одооноос эхлээд энэ жилээс эхлээд ийм нөгөө гой ногоон мөнхийн ногоон 4 удиралт ногоон байдаг гой гацуур тарьж байгаа. Би ер нь бол 2013 оноос эхлээд нөгөө мод тарьж байгаа. Тарьж эхэлсэн туршлагатай. Тэгээд нодлон жилийн тухайд одоо нөгөө тэрмон мод гээд аян ихсэн шүү дээ тий. Ер нь тэрнтэй ч холбоотой нэгдүгээр нуур усаа хамгаалъя. Тэгээд одоо эко бүх юм чинь нөгөө эко гоё ногоон байх чинь бас хүний сэтгэл санаа тэгээд дээрэс нь одоо ийм хуурай нөхцөлд одоо мод байна чинь бас маш гоё байдаг учраас би 600 шиг мод тарьсан.
2023 онд энэ жилийн тухайд одоо нэг 109 ширхэг гацуур тариад байна. Ногоон гацуур. Хоббигоороо бол ер нь ингээд ийм ямар ч орчин ингээд ийм нүдний эвлэмж гэж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан одоо ингээд ногоон байгальтай одоо ногоон мод харах тий ногоон өнгө харах ингээд айгүйх тайвшрал өгдөг. Тэгээ тийм учраас ерөнхийдөө энэ модыг бол би ингээд жил болгон ингээд мод тарина гэдэг бүр юм зорилготой болоод зорилгоо тавьсан явж байгаа. Тэгээд ер нь бол эн чин би байгальдаа хийж байгаа буян байхгүй юу. Тий би хүн бол төрснийхөө хувьд байгальд хийдэ ээлтэй үйлийг хийх ёстой гэж биний одоо зорилго гэж би боддог. Тэгээд энэ сайхан ажлаа хийгээ явж байгаа бүр үнэхээр дуртай. Яаж хийгээд л өглөө эрт босоод модоо услаа те. Яаж хийгээд амжуулаад энэ ажлыг хийн. Өөр арга байхгүй. Манай ээжигээ нэг андаа халтханд урсчихил да. Манай ээж ч юм болохоор маш хөдөлмөрч мундаг хүн байдаг байхгүй юу. Тэгээ ээжигээс харж ингээ үлгэрлэж одоо өдий зэрэгтэй явж байгаа. Яадаг бол нэг олон ажлыг зэрэг амжуулдаг. Тэгээд ерөөсөө сул ингээд цоцол гэж байдаггүй. Тэгээд тэр хүнээс авсан сэтэл тэр мотивацаараа одоо ерөөсөө зэрэг олон ажлыг амжуулах юм сонирхолтой. Тэгээд хийж байгаа ажлаасаа урам зориг авдаг. Ерөөсөө миний хийж байгаа бүх юмнасаа одоо ингээд ирч хүч авч яадаг. Ингээ мод тарьсан ч модоо хараад баясч яадаг. Тэгээд энд нэг сандал тавьсан сандлаа хараад баясч яадаг. Жил болгон амрагч нарыгаа ирэхэд хүртэл ингээд нөгөө нэг юм нэмсэн байхсан, нэмэгдүүлсэн байх юмсан ингээ боддог. Тэгээд тэр маань бүтээл болоод тэгээд амрагчраа ирэхэд нь одоо нэг юм баярлуудыг гэж ахлаад эхэлжсэн амралт маань одоо ингээд өдөр болгон ингээд хийж байгаа ажил нь хүндэж ингээд хүрээд хүмүүсээ баярлуулаад тэгээ өөрөө ч ажиллаа хараад бас тэгэл ханаад тэгээ тэндээсээ бол яг их сайхан ирчүүч авдгаа. Ер нь тэгэхээр нөгөө хүний дэлгүүрч байсан, амралтын газарч байсан тийм яг нөгөө хүний хэрэгцээ шаардлага гэдэг юм ерөөсөө цөм бүрэн байх хэрэгтэй гэж боддог. Тэгээ нэг газар ирэхээр нэг юм дутагтаад байх юм бол тэр нэг юм тэр хүндээ айгу төвөгтэй миний хувьд болохоор бас нэг хүнд нэг байхгүй гэж хэлэх одоо мэдрэмж бас айгу муухай байдаг учраас аль болохоор байгаа эсвэл нөгөө одоо надад ямар үйлчлэгээ байна те хүсэж гэн тэр үйлчлэгийг нь би бол одоо ингээд бүгднгийн байлгахыг хүсдэг. Миний одоо хамгийн давуу тал одоо ер нь бол тэр гэж бодож байгаа. Одоо яг спага бодож байгаа гоё саунтай спатай тэгээ альжаал тайлах. Тий. Эмчилгээний байраа манад байдаг байхгүй юу? Эмчилгээний байраа тэгээд юу тэрнээсээ гадна заавал эмчилгээний биш нөгөө гоё амрах гэсэн, альжаалаа тайлах гэсэн гэж зорж ирж байгаа хүмүүс байгаа учраас тэд нартаа зориулсан бас үйлчлэгээнүүдийг бий болгоё гэдэг ингээд зорж байгаа. Ажилчдын тухайд болохоор ер нь манай аймгийн төвийн дэлгүүр дээрч тэр одоо яг энэ аврах тусан дээрч тэр ингээд дандаа өөрийн хүсэлтээр хүмүүс ирдэг. Ирдэг чи би тантай ажиллая. Эсвэл зарим хүмүүс нь болохоор би чамд ингээд хүүхдүүдээ өгөөд хүүхдүүдээ хамт ингээд ажил сургаад чиний хажууд байлгамаар байна гэж ингээд айгу хүсэлтэй өгдөг. Ихэвчлэн ер нь бол нэг ажиллах хүмүүсээ зохицуулах гэж шингээх гэж бол бас нэлээд юм болдог. Тэгээд аль болохоор хүн гомдоохгүй юмсан, хүн голж явуулахгүй юмсан, аль нэгэн онцлогтод таарсан ажлыг өгчих юмсан. Ер нь бол нөгөө энэ ажлыг хийж чадахгүй ч нөгөө ажлыг хийж чадах учраас тэр үнийхээ одоо хийх ажлыг ямар сонирхолтой байна, ямар чадамжтай байна гэдгийг харж агаад аль болохоор тэр хүмүүсээ зорж ирсэн хүмүүсээ ажлын байраар ханахыг боддог. Би ер нь ингээд нөгөө айгу өөдрөг хүн баггүй юу? Хүний сэтгэл гэдэг, сэтгэл зүй гэдэг юм маш их чухал байдаг. Тэгээд сэтгэл зүй өөрөө гоё тий сэтгэл зүй өөдрөг хүн бол бүх юмыг ингээ өөдрөгөөр, гэгээлгээр, өнгөлгөөр хардаг. Тэгээд би энд амьдралыг бол өнгөлөг маш их гоё юм тод өнгөөр ингээд харах дуртай. Тэгээд өөрийн минь одоо гол хэрэглэгддэг өнгүүд гэж байдаг. Энэ дотор одоо цагаан өнгийг хэрэглэдэг, шар өнгийг хэрэглэдэг. Одоо тийм тод өнгүүдэд их дуртай да. Тэгээд ер нь хүн амьдарч байгаа энэ хугацаанд хинч биш. Зүгээр л нэг энгийн нэг алдаа гаргадаггүй, юу ч хийдэггүй хүн байсны орно хүнд одоо таалагдахгүй тий байсан ч хамаагүй зөвхөн хүн өөрөө өөртөө бас таалагдж явах хэрэгтэй. Өөртөө таалагдаагүй хүн бодвол бусад таалагдана гэж байхгүй. Тэгэхээр өөртөө хайртай байж байгаа хүн өөрийгөө хайрсны хэрээр бусдыг бол хайрлана. Тийм учраас миний баримтлаг зарчим өөдрөг бай, өнгөлөг бай, өөртөө хайртай бай, бусдад тустай бай гэдэг шиг ерөөсө өдөр болгон би өөртөө ч хэлдэг. Энийгээ ч амьдрал дээр хэрэгжүүлээд явдаг. Манай амралтыг зорж ирэх гэж байгаа хүмүүс байвал за намайг ингээд одоо мэддэг хүмүүс байгаа тий бүгдэнд нь одоо энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Холын нутгийн хүмүүс одоо манай нутгаар ингээд дайраад өнгөрөхөд 5 тухтай орчин нэг ч гэсэн нүд ингээд булаасан орчин байгаасай гэсэн үүднээс ингээд тодорхой хэмжээний бүтээн байгуулалтыг хийж явдаг юм аа. Тэгээд хаа байгаа амьдарч байгаа газараа хүн болгонгой сэтгэлтэй
тодорхой хэмжээний юм гоё бүтээн байгуулалтуудыг ингээд өөрийнхөө чадах хэмжээнд заавал том гэхгүйгээр сэтгэлийн тусвал багтахгүй учраас гоё хийгээд яваарэ гэж хүсмээр байна.